За бүгдөө сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ уншлагыг үзэх өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн уншлагаар хэвдүүлээ. Та хоёрын одоо ба ирээдүй. За тэгээд ерөнхий энергийн үзээ харилцааны одоо байгаа байдлаа хараад за ирээдүйд юу болох нь үгүй юу харна. За энэ ирээдүйдээр бол мэдээж харилцааны одоо байгаа энерги дээр нь тулгуурлаж үзэж байгаа учраас ирээдүг бол яг таг зааж хэлсэн гэсэн үг биш шүү. Манайхан бас авах гэх явахаар хандараа ирээдүг гэдэг зүйл чинь бас өөрөө ер нь цаг минут секунд байлгүй гэж өөрчлөгдөж хувьсаж яадаг зүйл учраас гэх явахаар бас хандараа. За тэр хүний хэлхийг хүссэн үс болон бодсон мэдрэмж гэдэг ийм сэдвийн хүрээнд энэ удаагийн уншлагаа хийж байгаа. За 4 oracle карт бэлдсэн байгаа. Зүүнээсээ баруун тийшээ 1 2 3 4 гэж явж байгаа. Түр анхаалаа төлөвлөж байгаа. Oracle карт сонгоод тэгээд уншлаганд ороорой. Нэгдүгээр бүлийг сонсон хүмүүс маань уншлагандаа тавтай морил. За oracle карт харъя. За уг oracle карт маань ерөнхийдөө айгуу дэлгэрэнгүй гүн гүнзгий тайлбартай карт байгаа. Тэгэхээр номноос нь хэдүүлээ харж агаад ерөнхий энерги нь таарч ивэл картаа таарч ивэл та бүхэн маань уг уншлагаа цааш нь өргөжлүүлээ сонсоорой. За 22-ын тавтай саримс гэсэн oracle карт юм. За түлхүүр үг нь хамгаалах байр суурь, хамгаалалт, сөрөг энерги удирдах гэж байна. За картын дээр нь ерөнхийдөө өөрт бэлэн болоогүй хэл хязгаараа даван алхах нь ухаалаг хэрэг биш ээ. Юунаас ч илүү өөрийгөө хамгаал гэсэн юм. За одоо уг саримсны карт гарсан таны эсрэг ажиллаж байгаа хүмүүс байж магадгүй. Эсвэл та одоогийн нөхцөл байдлаа хийж мэдэрч байгаа гэсэн тохио юм аа. Танд бусдын зүгээс тодорхой хэмжээний эсэргүүцэл тулгарах магадaltaй байна. Гэхдээ энэ нь таны бодсон шиг ноцтой биш байж магадгүй. Та яг ямар ч нөхцөл байдалтай тулгарч байсан ч өөрийгөө хамгаалах хангалттай хүч одоо танд бий шүү. Өнөөдөр танд байгаа зүйлс амжилт, байр суурь бол таны хичээл зүтгэл тууштай хөдөлмөрийн үр дүн юм аа. Үүнийг танаас хинч булааж авч чадахгүй. Хэрв танд сөрөг хандлага, хатаархал, дайсагнал мэдрэгдэж байгаа бол энэ нь ихэнхдээ нөгөө хүний чинь өөрийнх нь шийдэж чадаагүй сэтгэлийн шарах трауматай холбоотой байдаг. Энэ нь тэдний асуудал болохоос таны асуудал биш ээ. Тэдэнд хэцүү байгаа нь үнэн байж боловч өөртөө нь хор хүргэж байгаа зан авийг нь төвчих шаардлага танд байхгүй гэсэн байна. За тэгэхээр энэ картнаас ерөнхийдөө мэдэгдэж байгаа зүйл нь одоо харилцаанд байгаа хүмүүс маань хоорондоо зэрэг зэндаа, насны зүрхтэй, за эсвэл нийгмийн бүр эсэргүүцэлтэй тулахаар хэмжээний одоо гэр бүлтэй хүмүүстэй холбоо тогтоосон ч юм уу байж болохоор харагдаж байна. Яг гэвэл одоо нийгмээс гаднаас ирэх эсрүүцэл маш их байна. За энийг та одоо өөрийн хүчээр даван туулж чадна. Тэр эсргүүцэл нь ер нь бодсноос ч ноцтой биш байж магадгүй. Ер нь зөв таны бодолд тийм хэцүү санагдаж магадгүй гэсэн утгатай юм шиг санагдлаа. Тэгэхээр ерөнхийдөө насны зүрхтэй ер нь гэр бүлийн хүлээн зөвшөөрөхгүй, нийгмээс ирэх дарамт шахалт ихтэй харилцаанд хосын харилцаанд байгаа хүмүүс маань ерөнхийдөө энэ группийн уншлагыг сонсох нэ. За цааш нь өөрчлөлт авах юм бол яг ховорхон тохиолдолд уг картын доошогоо ууз гарсан байдгаа. За тэр нь бол ерөнхийдөө хүмүүсээс ирэх хандлага зүйлсийг өөрийнхөө зүүн сувгар муу гэж бодож одоо өөрийнхөө толгоонд зөвхөн муу гэж бодож байгаа гэж болно. Зүгээр өөрийнх нь хэд их төсөөлөл байж магадгүй гэсэн байна. За тэгээд энэ дээр саримсаар хийдэг хамгаалах шившлэг байна. За энийг би дараа нь тусад постоор оруулж болно. За ерөнхийд нь тайлбарлаад хэлэх юм бол уг oracle картын маань зохиогчийн одоо эцэг эхийнх нь гэр бүлийн найзны хүүг эмэгтэй ах зааж өгч ирсэн гинэ. За тэгээд хоол газар аяллаар явж байгаа, онгоцоор нисэж байгаа, эсвэл олон хүнтэй үдшилэг, олон хүнтэй газар оролцож байгаа бол уг хамгаалтын шившлийг одоо хэрэглэж болно. Айгуу тийм үр нөлөөтэй гэж хэлж байна. За хэрэг болох зүйл нь нэг хүмүүс саримс тал цайны халбаг зүг юм бол
За тэгээд чимэг давс, тэгээд туулган цаас хэрэг болно нэ. За тэгээд саримсаа ерөнхийдөө уртааш нь баг зэрэг зүсээд тэр зүссэн хэсэгтээ зүгийн бол болон давсаа түрхээд за ингэж хийж явах явцдаа одоо өөрийгөө хамгаалагдчих байна. Энэ бол одоо миний хамгаалтын одоо амгайч гэдэг юм уу, өөрийнхөө зүүн сувиндаа тэгж тулгуурлаж маш их дотроо сайн төвлөрч бодож хийж байгаа. За тэгээд туулган цаасандаа ороогоод өөрийнхөө хувцсны карма юм уу, эсвэл одоо гутал цүнхрийн үеийн тэндээ ингэж жижигхэн хөөрхөн аваад явж иж болох нэ. За ийм хөөрхөн саримсны шигшлэгийг хааж өгсөн байна. За ингээд уншлагаа цааш нь үргэлжлүүлье. Ерөнхийдөө харилцааныхаа одоогийн нөхцөл байдлыг ойлгосон. Тийм байна. Ямар нэгэн гэр бүлийн зүгээс, нийгмийн зүгээс дарамт ирэхээр харилцаанд байгаа хүмүүс энэ уншлагыг үргэлжлүүлээ сонсоорой. За харилцааны одоо байгаа нөхцөл байдлыг харъя. За тэгэхээр харилцааны одоо байгаа ерөнхий байдал нь бол энэ харилцааны тэнцвэр ерөнхий байл гэдгийг алдагдчих чи. Энэ харилцаанд байгаа эмэгтэй талын энерги айгүй хүчтэй маскулин эрэгтэйлэг талтай гэх юм уу? Энэ харилцаа тэр чигт нь авч явж байна. За энэ одоо 10-ын сава темперс ингээд 6-ын зоосыг харахад нөгөө хүндээ зориулж байгаа зүйл маш их. Тэгэхээр энэ харилцааны ерөнхийдөө гол айгаад байгаа зүйл нь одоо таны харилцаанд байгаа хүн чинь ерөнхийдөө танаас дүү мөнгө санхүүгийн хувьд одоо танаас нэг бодлын шууд хараад эсвэл танаас бага хэмжээний мөнгө төгрөг олдог. За эсвэл таны доор ажилтдаг ч юм уу албан тушаалын хувьд таны доод ажилтан ч юм уу байх магадлал айгүй өндөр байна. Ямар ч тач танаас дүү хүн байна. За тэгээд энэ харилцааныхаа ерөнхийдөө бүх чиглэл одоо цааш нь яах вэ гэдэг зүйл нь таны нуруунд дээр ирсэн юм шиг харагдлаа. Тэгэхээр эрэгтэй талын зүгээс гэх юм бол айгүй их дутуугийн комплекс мэдрэгдэж чинь өөрөө чадахгүй ээжэж айгүй их одоо хардталт тэгээд өөрийгөө таны өмнө дутуу үнэлсэн мэдрэмж байна. Өөртөө маш ихтгэлгүй байна. Эрэгтэй талаас ерөнхийдөө энэ харилцаанаас гарч явъя гэж айгүй их ботсон байдалтай харагдлаа. Гэхдээ оюун санааны хувьд зүрх сэтгэлийнхаа хувьд танаас ерөнхийдөө 100% хамааралтай болчихсон байна. За нөгөө талаас энэ харилцааг бас харилцаагаа дуусгасан хүмүүс бас үзчихэж магадгүй юм байна. Ер нь саяхан харилцаа холбоогоо ер нь дуусгая гэд дуусгаа шийдсэн хүмүүс үзэж явах магадгүй байна. Ер нь за тэгээд энэ харилцааны ерөнхий чиг одоогийн энерги гэх юм бол айгүй их толгой ажиллаж байна. Энд ерөөсөө зүрх сэтгэлийн ерөөсөө тийм зүрх сэтгэлээрээ холбогдож байгаа, зүрх сэтгэлээрээ мэдрэмжээрээ шийдвэр гаргаж байгаа зүйл алга. Айгүй их юмыг ургуулж бодож байна, айгүй их толгой ажиллаж байна. Хоорондоо ярилцаж чадаагүй, бие биендээ хэлж чадаагүй зүйлс айгүй их байна. Тэгээ хоорондоо ерөөсөө ойлголцож чадахгүй байна. Уг нь ингээд энэ харилцаагаа аль нь ингээд цаашаа үргэлжлүүлээд авч ямаар байгаа байхгүй юу? Гэтэл ингээд бие биентэйгээ байхдаа уг нь ингээд асар их аз жаргалтай хүүхэд шиг баяр баясгалтай байдаг хэрнээ
жоохон ингээд хол байгаад ирэхээр хэрүүл тасардгүй хол зам. Одоо би бинээсээ хол одоо жишээлбэл та томилтоор ажилд явждаг ч юм уу, нөгөө хүн чинь томилтоор ажилдаа явждаг ч юм уу. Тэгээд нэг юм хэсэгхэн хол байхаараа ерөөсөө хэрүүл харталт салдаггүй. Энийг жоохон тодруулах. Тэгээд айгүй их толгой ажиллаж байна. Тариг толгой ажиллаж байна. Энэ харилцааг цаашаага юу болох гэдгээс одоо хоёр тал хоёулаа юу аюух төсөөлж ургуулж бодож чинь аюух тэмцэлдэж чинь. Уг нь хөөрхий ингээл хичээгээл ингээл хоёр талаасаа за одоо хоёулаа болно штэ бүтэн штэ. Ер нь надад шууд тэгж орж ирээд байхгүй бусдын бодол ер нь ямар хамаатай юм бэ хоёулаа заавал болохыг гэхээр заавал нэг асуудал гарч ирдэг. Гэхдээ тэр асуудал нэг нийгмийн хүрээнд яригдаж байгаа байхгүй юу? Одоо энэ мөнгө төгрөг, мөнгө санхүү, одоо нийгмээс ирэх дарамт шахалт гэдэг ч юм уу. Яг тэр тал дээр түүнээс болоод ингээ хоёулаа бүр айгүй их стресс орсон. За ялангуяа энийг үзэж байгаа таны нуруунд дээр энэ харилцаа тэр чигтээ 100% баг та өөрийнхөө нуруунд дээр үүрч явж байгаа учраас хамгийн их стресстэж одоо зовж байгаа хүн та байна. Тэгээд энэ харилцаагаа уг нь цаашаага болохыг бүтээ шууд л одоо энэ хүнтэйгээ ер нь сууя гэд алсыг уг нь их айгүй харсан байдалтай байсан боловч айгүй их нийгмийн эсрүүцэлтэй тулгарч байна. Энд ингээд сэлэн ингээд X болцсон, энд саваа X болцсон ингээд цаанаас л бүр ингээд болохгүй юм хийгээд байгаа юм шиг санагдаад гэд. Тэгээд энэ харилцаанд болохгүй болохоор ингээд сэтгэл санаа нь болохгүй ерөөс ингээд шүнж нойргүй хоноод айгүй хэцүү байгаа байр байдалтай харагдчихээн харилцааны ерөнхий одоо чиглэл нь. За тэгээд энэ харилцааныхаа ирээдүг харъя гэх юм бол яг энэ энергиийг нь тулгуурлаж харах учраас та бүхэн авах гэхийн ухаанаар хандаарай. Ирээдүйд бол үргэлж өөрчлөгддөг. Тэр 100% үнэн гэсэн үг бол бас. Ерөөсөө зөвлөгөө гэх юм бол энэ харилцааг хэмжиржүүлэхийн тулд та л ерөөсөө жоохон зай олгож өгөх хэрэгтэй нөгөө хамтрагчдаа. Нөгөө хамтрагчаа хичээл зүтгэл гаргах зайг нь та өөрөө тавьж өг. Тэгжээж тэр хүн чинь өөрийгөө энэ харилцаанд би үүрэг ойлтой хүн юм байна. Би хэрэгтэй хүн юм байна гэдгээ мэдрээд хоёр талаасаа энэ тэмцүү хөдөлгөөн авах байгаа байхгүй юу. Тэгэхгүй энэ харилцаанд үйлчлэхдээ та л уулзыг хийж идэг хэрэлцэн чиг таал уучлаарай гэж буцаад эвлэрч идэг. Тэгэл ямар нэгэн байдлаар нийгмийн эсрүүцэл дарамт шахалтай тулгарсан таал өмнөр нь орж хамгаалж за ийм штэ тийм штэ тэгсэн л юм бэлгүй. За миний буруу штэ би ингэсэн юм а гэд бүгдийг өөрч идэг. Энэ чинь энэ харилцааны тэнцвэр балансыг бүгдийг ингэж байхгүй болгосон байна. Олон хүний хил ам эсэргүүцэл бүр маш их гаднаас ирж байгаа ч олон хүний хил ам маш их. Тэгэхээр энэ харилцаа ерөөсөө зүгээр яхад хүмүүс ингээл нийгмийн хүрээнд ингээл өөрсдийнхөө л нэг одоо бяцхан тарих гэдэг юм уу муухаар хэлэхэд өөрсдийнхөө л нэг юм сэтгэлгээ тэгээд нэг юм одоо энэ тогтцсон энэ нийгмийн ойлголтын хүрээнд л нэг юм ингэж жижигнэр сэтгэлдээ штэ. Тэгэхэд ингээд байж болохгүй зүйл гэж бол хаач байхгүй штэ. Ялангуяа хайр харилцаа, хосын харилцаа би биэнд үнэхээр хайртай бол тэр бүх хүчлийг даваад гаргаж байх хэрэгтэй. За яста бодлыг нь татгсан юм шиг үзсэн юм байна. За ирээдүйд энэ харилцаа бол үнэхээр тэнцвэрээ олох нэ. За тэнцвэр олохын тулд юу хийх хэрэгтэй вэ гэхээр
танаас маш их төвчээр шаардна. Тэр төвчээр юун дээр шаардах вэ гэхээр энэ бүгдийг эсвүүт гэж байгаа юм биш. Зарим зүйлийг зүгээр нөгөө хүнээрээ хийлгүүлэх одоо зай өгч. Одоо та ингээл юм л бол одоо урдуур нь орж бүх юмыг хийж зохицуулж өгөхийг хүсдэг тийм л шинжтэй хүн байна л та. Тэр зан дээр л зүгээр жоохон төвчээр гаргаж байгаа. Тэгвэл та хоёрын харилцаа үнэхээр тэнцвэрийг болох нэ. Энд хоёрын аяг гарч ирж чинь, энд хоёрын зоос гарч ирж чинь. Тэгвэл хоёр талаасаа яг л энэ тэнцүү бие биенээ гэсэн сэтгэлтэй, хоёр талаасаа энэ тэнцүү үйлдэл авсан яг тийм үнэхээр тэнцвэртэй юм харилцаа бий болох нэ. За ирээдүйн байр байдал гэх юм бол та хоёрын суурь яг одоогийн суурь бол уг нь та хоёр харилцааныхаа суурийг маш тогтвортой тавьсан юм байна. Энэ дээр харагдаж байгаа ганц гол юм нь одоо нийгмээс ирэх дарамт шахалт эсэргүүцэл маш их байна. Тэгээ дээрээс нь энэ харилцааны тэнцвэр аль хэдийн алдагдсан байна. За энэ харилцааныхаа тэнцвэрийг засаж чадахгүй бол энэ харилцаа энэ чигээрээ бол цаашаа үргэлжлэхээргүй шүү. Яг энэ ирээдүйд очиж чадахгүй шүү. Тэгэхээр зөвлөгөө нь энэ харилцааныхаа одоо тэнцвэрийг сайн олоорой. Та өөрөө тэрийг олох хүн та өөрөө шүү. Юмны урдуур ороод энэ хүнийхээ өмнөөс ороод хамаг юмыг зохицуулж гүйгээд байх шаардлага байхгүй. Зүгээр л жоохон наад хүндээ зай өгч. За магадгүй та өөрөө бас ганц бие хүүхэдтэй ээж ч юм уу байж болно. Эсвэл нөгөө хүн чинь бас хүүхэдтэй хүн байхыг үүсэхгүй харагдаж байна л дээ энэ бүх зүйлээс харахад. За тэгээд нийгмээс ирж байгаа зүйл нь одоо ингээл хүний хүүхдийг хайрлаж чадахгүй гэдгээс ахуулаад маш их зүйл яригдж байгаа юм шиг байна. Гэвч энэ бол хоёр талаас ирж байгаа айгүй тийм ариун сайхан юм хайр байна. Ер нь хайрын энерги дээр суурилсан байна. Гэхдээ ингээд нийгмийн жоох юм бохор муухай хүмүүсийн хил аманд л жоох өртөө байна л да. Тэгээд энэ танд айгүй хачаа болж байна. Дээрээс нь та өөрийнхөө амьдралыг авч явж иж дахиж нэмж нэг хүний амьдралыг би авч явах хэрэг вэ нүгэж дотроо бодож байна. Энэ болохоор яг нөгөө хүнээс гаргаж байгаа үйлдэл үр шим нь одоо танихаас бага одоо бас танд их дутуу үнэлэгдээд байгаа юм байна л да. Тэрнээс биш энэ харилцаа бол үнэхээр уг нь гайхалтай. Цаашаагаа ингэж хөгжиж хамт явахаар харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд дандаа ингэж их аркан үзрнүүд гарч ирсэн энэ харилцаа бол үнэхээр утга учиртай харилцаа. Та хоёр бол бие биедээ үнэхээр өөрөө өөртөө байж чадхаар хүмүүс мөн тэгж харагдаж байна. За тэгээд тухайн нөгөө хүний маань одоо нууц байгаа бодол байна уу? Бодол мэдрэмж ямар нэг юм байна уу? Хэлхийг хүсдэг юм уу? Тэрийг нь харна. Тэгээд карт нутгаа юм яа. Харилцаа холбоогүй болоод удаагүй байгаа хүмүүс бас сонсч магадгүй гэсэн карт бас гарч ийн. Энэ дээр бас яг карт гарч байна. За тэгэхээр энэ бас харилцаа холбоогоо дөнгөж харилцаа холбоогоо таслаад удаагүй байгаа хүмүүс бас үзчихэж магадгүй байна. Энэ болохоор бие биендээ хайр хүлээж биш ерөнхийдөө нийгмийн дарамт шахалтаас болоод за энэ хүний сайн сайхны төлөө ингэж орхисон ч дээр юм уу да гэсэн үүднээс харилцаа холбоогоо таслаад удаагүй байгаа хүмүүсийн шинж харагдлаа. За нөгөө хүний маань зүгээс гэх юм бол би ерөнхийдөө хүсч байсан-аараа чамд хандаж чадаагүй. Чиний одоо хүсчээснараа чамд ингэ сайн сайхан хандаж чадаагүй. Яагаад гэвэл би өөрийнхөө өнгөрсөндөг шарах трамаг одоо
За одоо энэ дээр гарсан картууд маань ерөнхийдөө нөгөө хүний маань бодол мэдрэмжийг илэрхийлж байгаа. За тэгж харахад болохоор эхний карт нь би одоо хүртэл өөрийгөө өнгөрсөнд өөрийнхөө шарахыг эдгэж байна. Тийм болохоор би ингээд өөрийнхөө яг хүсснээр чамд хандаж чадаагүй гэж юм. За ингээд блоко гаргаач гуйж байна. Тэр дугаараа нууцлсан дугаараас залгсан юм чинь би байсан юм аа гэсэн байна. За тэгэхээр тань руу ямар нэгэн дугаараа нууцлсан дугаараас залгаад өөр дугаараас залгаад байгаа бол энэ юм чинь байх магадaltaй. Ерөнхийдөө таны араас бас их гүйж байгаа нэрийг харагдчихээн. За миний амьдрал гадна талдаа харагдаж байгаа шиг юм хэр биш ээ гэж байна. За тэгэхээр гадна талдаа ямар нэгэн байдлаар дүр эсгэж одоо болохгүй байгаа зүйлээ болж байгаа юм шиг явж ирсэн гэсэндээ уг цаад амьдрал нь бас хүний амьдрал үнэхээр хэцүү байсан гэж магадгүй. За би бол ер нь чамайг гостсон, ер нь ингээд алга болсон. За ямар нэгэн асуудал та хоёрын дунд гарахад энэ хүн тэр асуудлаас шууд цухтаагаад айгаад зайгаад ирсэн гэж магадгүй. Учир нь одоо бит хоёрын харилцаа ингээд итгэхийг гүнзгийрээд байсан. Би ер нь хүмүүсийг амьдралдаа тийм ч амархан оруулдаггүй. Яа гэвэл би ингээд хүнд итгэх итгэлийн тал дээр асуудалтай айцтай гэж. Тэгэхээр энэ хүний ерөнхийдөө бага нас, өнгөрсөн нас энэ ингээд бүх зүйл ерөнхийдөө ингээд тавилтыг харахад энэ хүн ингээд өнгөрсөндөө гэр бүлийн зүгээс ч юм уу айгүй их дарамт шахалт тэгээ дээрэс нь шарах авч исэн хүн байгаа байхгүй юу? Бага наснаас бол маш хэцүү өнгөрсөн юм гэж магадгүй. За би үнэхээр ингээд навшийн байдалтай байна. Үнэхээр юу гэж хэлхээ одоо мэдэхгүй байна. Энэ бүх зүйлийг одоо яаж зөв тийшин гэж хандуулгаач мэдэхгүй байна гэж байна. I didn't feel like I was on. Би үнэхээр чиний төвшний хүн биш юм шиг мэдэрдгээ. Одоо you're a boss. Чи бол үнэхээр boss. Би ингээд өөртөө үнэхээр итгэлгүй хүн гэж байна. Тэгэхээр ингээд энэ бүхний нэрийг харахад уншлагын ихэнд ярьсан шиг та бол ингээд харилцааныхаа бүх ингээд зүг чигийг өөрөө гардаж авч явдаг. Дээрээс нь маш хүчрхэг тийм эмэгтэй хүн байдаг байхгүй. Хэрвээ эмэгтэй үзчихвэл эрэгтэй үзчихвэл маш хүчрхэг эрэгтэй хүн байдаг. Тэгэхээр энэ хүн бол өөрийнхөө итгэлгүй тийм сул дорой зангаасаа болоод энэ харилцааг ерөөхдөө дуусгах шийдвэр бас гаргасан байгаа байхгүй юу? За би яг одоо ингээд сүнслэг аялалд байна. Чи ингээд намаас хэрэгсэн гэж юм. Тэгэхээр энэ хүн тантай уулзраад энэ хүний амьдрал, энэ хүний одоо бодол, мэдрэмж, одоо сэтгэлгээний түвшин гэдэг бүх зүйл нь маш өөр болсон гэж магадгүй. За эндээс нэг л уулзалт олон шүмнийг дагуулсан гэж юм. Тэгэхээр энэ харилцаа бол та хоёрын хувьд маш утга учиртай харилцаа байсан байж магадгүй. Нөгөө талаа бас өөлийн үрийн харилцаач байсан гэж магадгүй. Таныг өөрийг чинь ямар хүч чадалтай хүн бэ? Би ямар хүч чадалтай хүн бэлээ гэдгийг ойлгуулах гэж ирсэн харилцаа гэж магадгүй. Мөн нөгөө хүний чинь тал дээр одоо энэ сул дорой байдлаасаа хаяа ер нь ингээд амьдралд ингээд тэмцэж урагшлт юм аа гэсэн бас нэг зүг чигийг өгөх гэж гарч ирсэн хүмүүс байж магадгүй. За чиний орон зай миний бодсноос том байчээ гинэ. Тэгэхээр энэ хүний одоо дотор маш том орон зай эзэлсэн байна. Мэдээж та энэ одоо хайртай л гэсэн. Чиний дэргэд дүрээс ихэд хэцүү байсан гинэ. Тэгэхээр энэ карттай яг таарч байгаа байхгүй юу? Миний амьдрал ингээ гадна талаа харагдаж байгаа шиг биш ээ. Гэхдээ чиний дэргэд л би дүрээс ихэд хэцүү байсан. Тэгэхээр чи л ингэж миний амьдрал дутгалтаж намайг яг үнэн чигээр нь зөв чигээр нь харж ингэж байсан одоо цоор ганц хөөн гэдгийг чинь. Тэгэхээр ерөнхийдөө энэ харилцааны ерөнхий чиг бол энэ хүн хэрвээ одоо харилцаа холбоогүй болоод удаагүй хүмүүс байгаа бол энэ хүн өөрийнхөө айдас, өөртөө итгэлгүй байдлаасаа болоод энэ харилцааг дуусгахыг шийдсэн ч гэсэндээ яг одоо ерөнхийдөө ухаарч юм гэж хэлж болно. Одоо сүнслэг аялалд гарсан ингээд тэгээ буцаад юу аммаар байна, өөрөө чи аммаар байна гэсэн тэмцмээр юм гэсэн нэр мэдэрч байгаа байхгүй юу. За яг энэ үед нь та бүхэн юу хийх ёстой вэ гэхээр ерөнхийдөө бүх зүйлийг хүчлэлгүй, за бас урдэншгээ энэ хүний өмнөөс бүх зүйлийг хийх гэж оролдохгүй зүгээр л үйлдэлийг нь ажиглаад харах хэрэгтэй. За тэгээд хэрвээ энэ харилцаа чинь тэмцвэрээ олж чадах юм бол цаашаага маш гоё ирээдүйн хүлээж байна. Энэ хоёрын аяг гарч ирсэн. Хоёрын аяг гэдэг бол ерөөсөө яг л энэ тэмцүү хүн бие биедээ хайртай хүмүүсийг илэрхийлж идэг байхгүй юу? Хинэн ч хинээсээ дутуу, хин ч хинээсээ илүү гэсэн юм байхгүй. Яг л хайрлсан бие бинийгээ хүндэлж, хайрлсан бие бинийгээ хайрладаг маш гоё сүнсний хамтрагчдыг илэрхийлж идэг ийм хүзэр байгаа.
За тэгэхээр энэ зүйлдээ төвчээртэй байх хэрэгтэй байх нэ. Та бүхний маань ингээд харж байхад одоо ингээд за ер нь би л төрлөд ингэчээ дөө, би л энэ ингэчээ. За энэ ийм хэцүү юм чинь, за ийм ажилгүй байгаа юм чинь, муу санхүү юм байгаа юм чинь гэсэн нэр харж байгаа хгүй юу. Тэгэхээр энэ хүний бас хийх ёстой үүргийг бас өөрүүлэх хэрэгтэй. Хилжээж энэ харилцаа маань одоо тэмцвэртэй болох нэ. Тэгээд уншлагын ихэнд уншсан энэ Oracle card-ны зөвлөгөө дэлгэрэнгүй бас сайн сонсоорой. Тэндэр бас нарийн шиг зүйл маш их ер нь байсан шүү. Тэгээд бас маш гоё энэ хамгаалалтын нөгөө саримсны шилжлэг байсан. Та бүх маань тэрийг хийгээд тэр саримсыг аваад яваад үзээрэй. Ерөнхийдөө энэ олон нийттэй харьцдаг, олон нийтийн өмнө бас гардаг хүмүүс байх шиг байна. Айгүй их олонний хил амд орчих гээд байдаг. Алтан байгууллагын ч юм уу тийм хил амд орчих гээд байдаг хүн байх шиг байна. Тэгэхээр хил амдаас ерөнхийдөө хамгаалах, өөрийгөө хамгаалах тийм зүйлийг хийх хэрэгтэй юм байна шүү. За тэгээд энэ хүрээд уншлага маань дуслаа. Баяртай. За 2 дугаар бүлэг сонссон хүмүүс маань уншлагандаа тавтан байна. За эхлээд хэдүүлээ Oracle card харъя. Peppermint гэсэн карт гарсан байна. За уг Oracle card маань айгүй гоё дэлгэрэнгүй ерөнхий тайлбартай байгаа. Номноос нь дэлгэрэнгүй тайлбарыг харж байгаа. Тэндээс ерөнхий энерги чеклээд таарч байгаа хүмүүс маань уншлагаа цааш дэлгэрүүлж сонсоорой. За 3 дугаартай. За Peppermint. За түлхүүр үгс нь ерөнхийдөө хортой харилцааг цэвэрлэх, одоо хорт зуршил, сөрөг, дадал зуршилтаа аимших гэсэн түлхүүр үг байна. За картын дээр хөв маань ерөнхийдөө намайг хойш татаж буй бүхнийг авч хаян ирээдүйн алсын хараанд минь үл нийцэх бүхнээс өөрийгөө цэвэрлэж байна гэсэн утгатай. За цаашаа дэлгэрэнгүй харуул. Танайд томоо тусахыг хэн ч хүсдэггүй. Учир нь тэдгээр нь өвдөлт болон ихээхэн духгүй байдлыг авчирч амьдралын баяр баясгалыг мэдрэхэд саад болтгоо. Мэдээж өвдөхөөс урьдчилан сэргийлэх зүвч заримдаа өвчин санаанд оронгүй газраас гарч ирдэг бөгөөд хичнээн болгоомжтой байсан ч бүрэн зайлсхийх боломжгүй байдаг. Өвдсөн үедээ өвчний шалтгаан болон хор нөлөө эсвэл халдварыг цэвэрлэх эмчилгээ хийх нь чухал. Өвчнийг зүгээр өнгөрөөж болно гэж бодож болох ч энэ нь урт хугацааны хүндрэл илүү ноцтой асуудалд хүргэж болцсошгүй. Мөн зүрх сэтгэл бүр сүнсний түвшиндээ ч халдвар авахч болох бөгөөд энэ нь хортой харилцаа, өөрийгөө хорлох зан үйл болон хит хуурмаг сүнслэг байдлаар илэрдэг. За тэгээд уг карт нь таны мэргэнд бууж байгаа нь таны асуусан хүн эсвэл нөхцөл байдал танд ямар нэгэн байдлаар хор хөнөөлтөй байгааг сануулж тэднийг амьдралаас холдуулахыг эсвэл ядчил танд үзүүлэх нөлөөг нь багасгах алхам хийх ёстойг анхааруулж байна. Энэ хүн эсвэл өөрийн ч одоо буруу муу зуршилтай холбоотой таны өнгөрсөн туршлага чинь хичнээн эерэг сайн байсан ч гэсэн энэхүү картыг сугалсан нөхцөл байдал улам дордсон болохыг итгэсэн тохио юм аа. Та юу ч хийхгүйгээр бүх зүйл хэрхэн үнэхийг зүгээр ажиглаж болно. Гэхдээ ийм шийдвэр гаргах нь урт хугацаанд танд ямар эрсдэл үзүүлэхийг сайтар бодож үзээрэй гэсэн байна. Тэгэхээр энэ картыг сонгосон хүмүүс маань маш хортой харилцаанд, токсик харилцаанд байх магадлал маш өндөр байх нэ. Салж нийлсэн, өөрийгөө гэмтээсэн, байнгын айдас түгшүүртэй байгаа, салыгээ салж чадахгүй, салчаад буцаад нийлчдэг. За тийм харилцаанд байгаа бол энэ уншлагыг цааш нь сонсоорой. За тэгээд гааны болон өндөгний хортой байдлаас өөрийгөө цэвэрлэх шившлэгийг санал болгосон юм. Энэ аюул хөөрхөн Oracle card юм. За энэ дээр болохоор энэ шившлэгийг одоо манай гэр бүл одоо маш олон жил
эртнээс ингээд хийж ирсэн. Энэ болохоор ингээд хорт муу зуршил болон хортой харилцаа одоо тэгээд бусад хүмүүсийн юм хортой энергит хил хязгаар ингэж тавих тал дээр аюул сайн үйлчлдэг шившлэгээ гэдэг чинь. Тэгэхээр одоо юуныг хийхэд танд хэрэгтэй зүйл нь нэг ширхэг өндөгний хальс тэгээд нэг хоолны халбаг хатаасангаа бас цэвэр шил аяг нэ. За тэгээд үүнийг хийхдээ өндөгний хальс болон хатаасан гаагаа шил аяганда хийгээд тэг ус хийж дүүргэн. За тэгээд аягныхаа хажуу талд 3 удаа товшоод өөрийнхөө муу зуршил болон одоо нөгөө муу энерги цацруулаад байгаа хүмүүсийнхаа талаар одоо муу зуршлыг авч хаях талаар шивнээд за тэгээд өндөрлөг газар тавих юм байна. Тавиад архичих юм байна. Програмыг нэг 7 хоног тавиад архих юм байна. За тэгээд нэг 7 хоногийн дараа үүнийг асгаад дахиж шинээр хийгээд за энийгээ ингээд ерөнхийдөө энэ процессыг 3-7 хоног татаж хийнэ гэж байна. За тэгэхээр бас энэ шившлэг таалагдсан бол та бүхэн бас хийгээд үзээрэй. За тэгээд одоо цаашаа ууршлахандаа оръё. Тэгэхээр ерөнхийдөө энэ ууршлахаас сонсож байгаа хүмүүс маань ерөнхий энерги чиглэлд авсан баг тий. Хортой харилцаанд байгаа хүмүүс ерөнхийдөө энэ ууршлахыг харилцааных нь ерөнхийдөө одоогийн нөхцөл байдлыг ерөнхийдөө гэр бүл болоод эсвэл гэр бүл болно гэж шийдчихсэн хүмүүс байх магадлал бас маш өндөр байна. За үгүй бол одоо энэ харилцаанаас бас түр завсарлага авъя гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй, эсвэл түр завсарлага авсан хүмүүс байж магадгүй. Ерөнхийдөө маш токсик харилцаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө on off харилцаа байж магадгүй. Ингээл нэг нийлэл, нэг салаал яг мэддэг байх магадлал маш өндөр. Яг одоогийн нөхцөл байдал гэх юм бол та хоёр түр завсарлага авсан үе дээрээ байж ич магадгүй шинжтэй байна. Сайн юм. Энэ харилцаа яг үүндээ та хоёрыг хоёуланг ч маш их шархалтуулж байгаа. Шархалтуулсан. Гэхдээ та хоёр хоёулаа дахиж шархлахад бэлэн байна гэсэн үг нэртэй байгаад байна. Хамаагүй дахиж шархлана. Дахиад харьцахад бэлэн байна. Дахиад нийлээ. Тэгээд яг эндээс чинь юу ингэж нөлөөлөд байна гэхээр та эсвэл нөгөө хүн чинь яг харилцаанд байгаад харилцаа гоё болоод ирэхээр заавал нэг юм драма, адал явдал хүсэж идэг гэх юм уу? Нэг тийм буруу зуршил. Тийм. Одоо буруу тийм энержилтэй айгуу тийм хүнд шарахтай, драматай хүн байгаад байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр шарахаараа энэ харилцааг авч явах гээд байдаг. Тогтвор суурьшилтай энэ 50 харилцаа энэ хүнд ерөөс зогтгүй. Заавал нэг юм одоо нэг юм биенийхээ төлөө алалцсан, биенийхээ төлөө одоо ингэж одоо яадаг чинь ямар нэгэн зөвлөөс гарцаа магадгүй бүр ингэж уурандаа одоо өөрийгөө гэмтэж мэддэг ч юм уу нэг тийм заавал энэ харилцаанд нэг айгүй том юм драма, тийм зүйл бэжж би энэ хүн тайртай эсвэл энэ хүн миний хувь
үн цэнтэй хүн гэдгийг нотлох гээд байдаг гэх юм уу? Ер нь энэ харилцаанаас болж айгүй их зүйл алдсан юм шиг байна. Гэр бүлтэйгээ маш их муудсан юм шиг байна. Найз нөхдөөсөө холдсон юм шиг байна. Ганцаараа өөрийгөө тусгаарлах хэрэгтэй болсон юм шиг байна. Тэгсэн мөртлөө л эргэж нийлээд байдаг. Зүгээрээ дахин шархалсан ч хамаагүй хоёр эргэж нийлмээрэн. Энэ харилцаа цаашаа болоод бүтчих юм бол нэг найдвар байгаа юм шиг санагдаад байна. Эсвэл энэ хүний дотор миний тавьж явуулж чадахгүй нэг зүйл байж тээ гэж хараад байдаг. Гэтэл энэ харилцаа яг үнэндээ өөр өгөөж өгөхгүй болцсон харилцаа байгаа байхгүй. Цаашаа үнэхээр явахаа болдож. Та хоёрын дунд хайр байна уу? Хайр гэхээс илүү хамаарлал, маш их хамаарлалын шалах. За тэгээд нэг тал нь бүр энэ харилцаанаас гарч явахаа бүр эрсдэл гэж ойлгоцсон. Энэ харилцаанаас гарч явж болохгүй юм шигээр өөрийгөө ойлгоцсон, мэдэрсэн. Гэтэл энэ харилцаа чинь ингээд хугацаанд өөр өгөөж өгөхгүй болцсон. Тэгээд эрэгтэй талаас маш их юм эсрэг энерги өгүүлж өгдөг. Нэг болохоор амар их хайртай юм шиг, нэг болохоор үнэхээр л одоо ингээд миний хүн юм шиг мэдрэмж өгчээсэн нь, нэг болохоор бүр ингээд хатуу ширүүн хизээч чиний танихгүй одоо таныг танихгүй заагаар шинтэй тийм хүн гарч ирээд байдаг харагдаж байгаа хгүй. Ерөөсөө нэг юм тарих зүрх хоёр нь ингээд яаж ажилтдаг нь мэддэхгүй ингээд яг л ингээд өөр хүмүүс байд юм шиг. Нэг өдөр өөр хүн, нөгөө өдөр нь бас нэг өөр хүн. Уг нь ингээд тайван бай, энэ харилцааг авч явъя гэж явах гэж маш хичээж байгаа боловч ерөөсөө л цаанаас л болохгүй. Яагаад гэвэл энэ бүхэн та хоёрын хоёулын гэж чинь хамаарлын шарахтай холбоотой. Хоорондоо айгүй их хэрэлддэг, айгүй их муухай үгсийг хоорондоо шийддэг юм байна. Гэхдээ тэрнийхээ алдчихсан хайр байгаа штэ гэж итгэдэг. Яагаад? Би бинийг тэгж шархлуулж, тэгж муухай үг хэлж тийм байх нь хайр юм. Нэг та бүхэн асууваарай. За энэ яг энэ энергиээр явуул энэ харилцааны ирээдүй цаашаа юу болж хувирах вэ? Харъя. Ямар ч юм төлөвшил алдгаа манайхаа ялангуяа эрэгтэй талаас. Пэйж үзүүнүүд ерөнхийдөө залуу энерги илтгэдэг гэдгийг одоо манай таарах хүмүүс мэдж байгаа. Энэ хүн маш эготой, маш бардам зантай, өөрийгөө гамблах дуртай, өөрийгөө гоёх дуртай, бусдын өмнө сайхнаа харуулах дуртай. Гэхдээ цаанаа асар их дутуугийн комплекс, хамаарлын шарах байдаг. Өөрийгөө бусдад яг л энэ хааны зоос мэтэр харагдуулж мэдүүлэх дуртай байхгүй юу? Гэхдээ яг үнэндээ ямар ч мөнгө байхгүй page of funds байгаа байхгүй юу? Яг би ганц мөнгө гэж тэгтээ сэтгэл санааны хэмжиж гисэн дээ. Одоо бүр энэ дээр бүр page of pent гэсэн бүр батгах байгаа юм шиг гараад байна. За энэ харилцаа яг энэ энергиээр үргэлжлэхээр та хоёр гэр бүл болохын хувьд бол болж болно, хангалттай боломжтой. Гэхдээ та өөрөөсөө яг энийг сонсож байгаа хүн өөрөөсөө нэг зүйлийг асуух хэрэгтэй. Би өөрийгөө хоошин тавиад, өөрийнхөө үнцэнтэй гэсэн гэр бүл найз нөхөд юу гэдэг тэр болгоныг хоошин тавиад нэг хүний төлөө хизээч том болохгүй нэг залуугийн төлөө өөрийгөө зориулж чадах. Би бүх амьдралаа тэр тайзны голт би биш. Одоо таны үзүүлж байгаа залуу шүү дээ. Би биш энэ залуу байна. Би тэгж амьдарч чадах уу? Би бүх эрсдлийг дааж чадах уу?
Тэгээд энэ харилцаа цааш үргэлжлэх юм бол ерөнхийдөө эцэст нь баг гэрээсээ ч гарах хэрэггүй, гэрээсээ ч гарч чадахгүй. Тэгэл энэ залуу нь эрэгтэй нь ингээл одоо олон нийтийн дунд ингээд гой сайхан харагдаад ганцаараа гой байх одоо үйл ажиллагаа юмаа хийдэг. Та бол ингээд хамаг энерги сүлжсэн оюун санааны хувьд ингээд ядарчтанд орцсон, ямар ч хүчгүй. Тэг хаашаач гарч чадахгүй ингээд нэг юм нэг хүнээс хамааралтай ийм болно гэдэгтээ та итгэлтэй юм уу? Үнэхээр энэ зүйлийг ингээд төвчж авч явж чадах уу? Залуугийн хувьд бол маш юм одоо энэ уншлагыг үзэж байгаа эрэгтэй талын нартай дэвэл маш төлөвшөөгүй сэтгэл санааны хувьд ч гэсэндээ мөнх сахуун хувьд амьдрал дээр байр суурь юу гэдэг тэр болгон дээр ямар ч төлөвшил байхгүй зүгээр одоо салхи хаашаа би тийшээ гэсэн янзтай байна. Тантай байгаагийн нөхцөл байдал энэ хүний хувьд юу вэ нэг хэрэг штеп. Тантай байгаараа ядчил одоо нэг хэсэг нь доктортой юм шиг санагддаг. Энэ хүний одоо амьдралынх нь ядчил энэ эмх замбраагүй, энэ бүх эмх замбраагүй амьдралынх нь хэмнэлийн ядчил нэг хэсгийг би доктортой аваад явчих гэр бүлийнхаа байдлыг гэж хичээсэн ч энэ замбраагүй байдлыг танд хүртэл нөлөөлөд энэ харилцаа ч мөнгө утгаа алдсан. Дээрээс нь бас айгүй шалгигүй хүмсэг байх талтай дэвэл гарчсан маш муу зуршилтай. Тэр муу зуршилтаа ер нь хизээч бараг тавьж явуулж чадхааргүй төрлийн хүн. Хүүхний эмэгтэй хүний тал дээр байж болно, арх тамхины хэрэглээ байж болно, мөрөөдөд тоглоом тоглодог, шоу зингэнд дуртай тийм хүн байж болно. Эсвэл маш хортой, нарциссист зантай. Өөрийгөө дахин шүтэн зантай. Уг нь таны энэ бол ерөнхийдөө энэ харилцааны ирээдүйн энерги биш ээ, таны бодол харагдаад байгаа байхгүй юу? Би зүгээр л гэр бүлийг хүсэж штэ. Би ингээд гэр бүлтэй баймаар байна. Ер нь ингээл одоо ингээд за юу гэдэг ингээд одоо нөгөө олон санаат оргож босгоно гэдэг үл рүү ингээд хүн хүнлөө үсэж байгаа руу ингээд нэг хүнтэй байгаад одоо энэ үнтэйгээ доктор сууршилтай сайхан гэр бүл болъё гэж бодсон юм аа. Гэхдээ даанч энэ хүн ихээс санснаас нь хуу байгааг харуулж байна манайхаа. Энэ дээр 5 онс, энэ дээр 5 ингээд 5 сава, энэ дээр 5 сава гарч ирж байна. Маш их хэрүүл тэмцэл тоо хоёрын дунд байна. Үнэхээр ингээд хоёр тийшээ халтсан. Тоо хоёр нэг биетэй байж болно заяа. Ингээд бэлгэлээр ярил нэг биетэй байж болно. Гэхдээ нэг биетэй хоёр толгойтой хоёулаа хоёр эсрэг зүг халтсан тийм хүмүүс байгаа байхгүй. Биеийн салахгүй ч гэсэндээ үзэл санаа, бодол, амьдралыг харах өнцөг нь шал өөр хоёр хүмүүс. Зорилго ч гэсэндээ хоёр өөр. Тийм болохоор зам нь үнэхээр нийлэхгүй. Хэрвээ энэ харилцаа ирээдүйн чигээр үргэлжлээд гэр бүл болох юм бол та өөрийгөө үргэлж номер 2-т биш номер 3-т тавин заяа. За магадгүй хүүхэдтэй болох юм бол энэ хүн чинь хүүхдээ ч өөрийнхөө өмнө тавьж чадахгүй. Нэгт өөрөө, хоёрт хүүхэд нь, гуравт таал байна. Таны үргэлж 3 дахь хүн мэлгээр хүлээж авч чинь хүн. Та үргэлж энэ хүний хувьд 3 дахь байх болно. Би мөн хатуу хэлсэн гэж байгаа дүүшин манай гэхдээ хүзэмдэл ингэж буулаа. Үнэхээр хатуу хэлмээр санагдлаа. Яг тэгвэл уг нь ингээд энэ хортой харилцаанаас өөрийгөө татаж авах ингээд юм хүч танд байгаа байхгүй. За одоо энэ нэгэд хүний ингээд бодол өдрөө ихийг хүссэн үгсийг харъя. За би ингээд романтик болцоо их төлөвлөгөөтэй байна. Эсвэл ингээд би ингээд хоёулаа ингээд Netflix үзээл ингээд хуучтай цаг шиг ингээд чийлрээд зүгээр гоё байж болохгүй мүү?
зур гоё байж болох уу? Би ингээд чамд хоол хийж өгөхийг хүсэж байна. Гэтэ яг ямар ч хариу ихгүй гэж. Тэгэхээр яг ингээд өөртөө чи хөнгөн баймаар байна гэдгийг юу илэрхийлж юм. Гэтэ ерөнхийдөө энэ хүний таны үзүүлж байгаа хүний ерөнхий энергиэс харахад хизээч гэр бүлийн харилцаанд бэлэн болохоор хүн биш байгаа байхгүй юу? Маш залуулаг энергитэй, залуулагтай бүрийн төлөвшөөгүй, замбраагүй энергитэй хүн байгаа. Тэгээ өөрөө чинь бүлдээ дуртай, маш хөнгөн байх дуртай. Тэгэл ингээд нэг юм тоглож наргаал хөнгөн харилцаанд байсан гэсэндээ өөрийгөө ингээд гоё авч явал өөрөө ингээд за тэгээд харилцаа яг доктор суурьшилтай бүх юм нухацтай болж эхлэнгүүд энэ хүн драма үүсгэж эхэлдэг. Гэр бүл маань чамайг зөвшөөрөх эсхийг би мэдэхгүй байна. Тэгэхээр одоо хоёр талын гэр бүлийн талаас гэсэндээ та хоёр бас нэлээд асуудалтай ч байж магадгүй. Энэ хүн эсвэл та бас хүүхэдтэй хүн байхыг үүсэхгүй. Тэр ингээ гэр бүлдээ ч зөвшөөрүүлж чадахгүй, ярьж хэлж чадахгүй. За зүүн цаг нь ирэхээр би одоо бүгд зүйлгэнэ гэж байгаа. Гэхдээ энэ нэштэй зөв цаг нь ирэхээр би бүгд зүйлгэнэ гэдэг энэ үг магадгүй таны одоо хүртэл энэ харилцаанд байгаагийн гол шалтгаан баг. Энэ хортой харилцаанд байгаагийн. Зүгээр л ингэж хэлээд явдаг. За чамд одоо чамд үнэнгээ ярихаас илүү худлаа ярих нь илүү амархан байсан. Бүхнийг буцааж болдогч болоосаа гинэ. Тэгэхээр энэ хүн ер нь нэлээд олон зүйлийг тань худлаа ярьж байсан. За тэгээ худлаа ярьж байсан зүйлс нь хүртэл ил болоод түүнээс болоод маш хэрүүл салахгүй байдаг ч гэж магадгүй. За би чамайг их жинхэнэ мэдрэмжээ ер нь бол нуусан. Яг тэгвэл би харилцаанаас айдаг. Тэгээд би өөрийнхөө эрхчлөлөөг алдахыг хүсэхгүй байна гинэ. Тэгэхээр энэ карт дангаараа баг энэ бүх уншлагын энэ хүний байр суурийг илэрхийлж байгаа хгүй. Энэ хүн өөртөө хайртай, өөрийнхөө эрхчлөөнд хайртай. Би түрүүн хэлсэн шүү дээ. Гэр бүл болоход энэ хүн бүр үнэхээр төлөвшөөгүй юм байна даахгүй юу? Тэгээд жинхнээсээ өөртөө чи харилцаж чаддгүй. Яг ингээд жинхнээсээ харилцаад бүгд дээр хэлэхээр ингээд хоёулаа суун байрна би чамд ингээд бүгд зөвлөн. Гэтэ зөв цаг нь ирэхээр одоо л зөв цаг биш гэж хэлдэг байх. Гэхдээ бусад үед бол үнэхээр муухай харилцдаг байж магадгүй өөртөө чинь. Гэтэ яагаад энэ харилцаанд өөрөө байгаад байна гэхээр өөрийг чинь бас тийм эдгээгүй шарах юм л бас энэ хүн тайлбарж харуулад байж магадгүй. Яг үл би commitment-ийн харилцаанаас уусаа айдаг. Хэнийг одоо төгсөлтэй харилцаатай байхаас айдаг. Учир нь би өөрийнхөө эрхчлөлөөг одоо алдахыг хүсэхгүй байна гэж байна. Чи яг л гэр шиг гинэ. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ энэ хүн ядчил ингээд нөгөө 5 тухтай өөрийнхөө 5 тухтай бүсээс гармааргүй байна гэж. Өөртөө чинь маш удаан харилцаанд байсан. Эсвэл та энэ хүнийг яг аюу 5 тухтай байлгадаг. Одоо тийм учраас энэ хүн энэ харилцаанаас бас тийм замархан гарч явахгүй. Өөрөө чинь бас тийм замархан тавьж явуулахаагүй харагдаж байна. Чамтай уулзсанаас хойш би их өөр болсон. За энэ хүн бас тийм ч муу хүн биш байж болно л доо. Өөртөө ч уучраад нэлээ олон зүйл нь өөр болсон гэж магадгүй. Гэхдээ ийм зүйл бас таныг энэ харилцаанаас гарч явуулахгүй байхд хүргэж байгаа хгүй юу? Магадгүй та аврагчээс сэтгүүд юм байж магадгүй. Тийм болохоор энэ харилцаанаас гарч явж чадахгүй. За би энэ хүнийг өөрчилж чадсан шүү дээ. Би бусдаас өөр. Би одоо хин ч үгүй би энэ татаа болдоо хин бидий энэ одоо өмнө очиж ирсэн бүх хүнээс нь би өөртөө гэж мэдрэхийг маш их хүсэж байна. Таны зүгээс бас маш их асуудал байна. За ерөнхий уншламаар энэ хүрээ дүндэрлөө. Тэгээд
Урлагийн эхэнд байсан Oracle card-ны дэлгэрэнгүй та бүхэн маань сайн сонсоод үзээрэй. Тэнд бас хэрэгтэй мэдээлэл байсан баг. Дээрээс нь тэр зам үглийг бас хийгээд үзээрэй. Цэвэрлэгийн. За тэгээд та бүхэн маань сэтгэлдээ үлдээгээрэй. Баяртай. За 3 дугаар бүлэг сонгосон хүмүүс маань урлагандаа тавтай морил. За Oracle card-а харъя. Enter Woodlands. Өвлийн өн төгөл гэсэн карт байна. За тэгэхээр Oracle card маань бол айгүй гоё юм дэлгэрэнгүй тайлбартай байгаа. Тэгэхээр энэ дэлгэрэнгүй тайлбараасаа ерөнхий энерги чек аваад таарч байвал цаашаа өөрчлөлт уншихаас сонсоорой та бүхэн. За тэгэхээр 44 дугаартай өвлийн өн төгөл түлхүүр үгсэн өөрийгөө хайрлан энерги хэдэрэлт хугацаа шаарднаа. Өөрийнхөө мэдрэмжийг хүлээн зөвшөөрч хүндэтгээрэй гэж нь юу мэдэрч байгаа. Мэдэрч хүлээн зөвшөөрч хүндэтгээрэй гэж нь. За картын дээр ерөнхийдөө бол мэдэрч буй зүйлээ хүлээн зөвшөөрөх цаг өөртөө гаргаарай. Өөрийгөө энэрэн хайрлах нь таны үнээр хүсч тэмүүлж буй эдгээр тос юм гэж нь. Healing Bound You Desire гэхээр үнэхээр л одоо таны одоо хүсч тэмүүлж буй хүсч буй эдгэх тусал таны одоо өөрийгөө хайрлах юм гэх юм шүү л гэж хэлж байгаа юм байна л та. За цааш нь өргөжлүүлэх картын дэлгэрэнгүй харъя. Зүрх сэтгэлийн шаарах эдгэх үйл явдал нь өвлийн мод байгаа мэт мэдрэмж төрүүлж болно. Энэ орчинд цаг хугацаа зогссон юм шиг таны мэдэрч буй өвдөлт мөнхөд үргэлжлэх юм шиг санагдаж магадгүй. Эдгэрэл хязгаарч хялбар энгийн байдаггүй бөгөөд эдгэрлийн шатнаас бүрэн гарч ирэх хүртлээр эдгэрч байгаагаар ч анзаарахгүй байх нь орлоо. Та бууж өгөхөд бэлэн болж амьдралтай нь орохыг хичээж буй сайн сайхан бүхнээс өөрийгөө тусгаарлаж магадгүй ч эдгэрэл хэдийн танд явагдаад эхэлснийг сануулж энэ карт буужээ. Зүрх сэтгэлээ ямар нэгэн тодорхой аргаар заавал эдгэх ёстой гэж өөртөө шахалт битгий үзүүлээрэй. Заримдаа яг л нэг газар тойроод байгаа мэт ижил мэдрэмж сэтгэл хөдлөлүүдийг дахин мэдрээд байгаа мэт санагдаж боловч та зөв чиглэлд явж байгаадаа итгэх хэрэгтэй. Ирэх 7 хоногудад өөртөө зөөлөн хандаж мэдэрч буй зүйлсээ өөрчлөлт гэж хичээлгүйгээр тухайн мэдрэмжээ байгаагаар нь мэдрэхийг өөртөө зөвшөөрөөрэй. Таны гомдоосон байлаач та хэн нэгнийг хайрласаар байж болно. Эсвэл бусад хүмүүс ойлгохгүй байсан ч та ямар нэг зүйлийн төлөө гашуудж болно. Энэ нь таныг тэнэг гэсэн биш ээ. Та ерөөсөө л хүн гэдгийг тань харуулж байгаа юм санаа зовох хэрэггүй. Зүрх сэтгэл дээр тань хэрүү хайлж хавар таныг хэн олох болно гэсэн. Spring will find you again. Энэ картын тайлбарыг марсан чинь би өөрөө үзчихсэн гоё болоод явчихлаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ бүлгийг сонгосон хүмүүс маань харьцаа холбоогүй байгаа хүнээ бодсон байх магадлал маш өндөр байна. Салаад удаагүй, эсвэл салаад түүнийгээ санаад байгаа. За тэгээд өөрөө танаас гол гомдоогоо таяад өрхөд явцсан ч юм уу. За өөрөө ч харьцаа холбоогүй болохыг сонгоод явцсан. За тэгээд тэр одоо шарах салсны дараах сэтгэл готролтой нүүр тулаад явж байгаа хүмүүс юм өндөр байна. Тэгэхээр үргэлжлүүлэх томчлогоо өмшүүлээ. За тэгэхээр харилцааны энэ харилцааны одоогийн нөхцөл байдлыг яа ер нь харилцаа холбоогүй байгааны утсан байх магадлал маш өндөр байна. Yes.
Энэ хүн та хоёр ерөнхийдөө хамт нэг газар ажилладаг, сурдаг, ер нь бие биентэйгээ ойрхон ажил хийдэг. Өдөр тутамдаа таардаг магадлал бас маш өндөр харагдчихэв. Харилцаа холбоогүй болсон байж болно. За тэгээд харилцаа холбоогүй гэхээсээ илүүтэйгээр бие биентэйгээ өмнөшгөө одоо хүн хүнсгийн харилцан яриа өрнүүлж чадахгүй, хүн хүнсгийн одоо нэг харилцаанд орж чадхаа байлжсан юм шиг бас харагдлаа. За одоогийн нөхцөл байдал гэх юм бол одоо таны зүгээс мөн нөгөө хүний зүгээс за дийлэгтэй таны зүгээс одоо шөнө орой нойргүй болсон нөгөө хүндээ маш их зүйлийг хэлхийг ярихыг хүссэн. За тэгээд нөгөө хүнээ бас манифест надруу ингээд хичээгээд ороод ирдэг юм бахтаа гэсэн байдалтай манифест хийсэн маягтай байгаа харагдчихээн. Ер нь энэ харилцааг уг нь айгүй их өсөж тэмүүлж хүсэжсэн харилцаа байсан харагдлаа. Энэ харилцааны хамгийн анхны алхмыг ер нь та хийжсэн байх магадлал ер нь маш өндөр байна. Анхны удаа дээр татан болох алхам их гэх юм уу. Тэгээд нөгөө хүнтэй нь одоо нөгөө хүн чинь аягүй сайхан хүлээж аваад хоёрын харилцаа ер нь бол аягүй гоё явж байсан. Гэхдээ одоо харилцааны явцад ерөнхийдөө бие биендээ хэлээгүй нууц юмнууд бас ил гарч ирсэн байна. Түүнээс болоод одоо би энэ хүнд зүрх сэтгэлээ 100% зориулах үнэхээр хэрэгтэй гэж бодоод өөрийгөө жоохон дарсан байна, мэдрэмжээ нуусан байна. За үүнээсээ болоод нөгөө хүнээ бас жоохон шархлуулсан байж магадгүй тал ажиглагдлаа. Ер нь би биендээ хэлээгүй зүйл ер нь маш их байна. Нөгөө хүн чинь тэр таач тэр ерөөсөө айгүй хэлэгдээгүй өсөлт гэж гарч ирээд байна. Яг одоогийн тоо хоёрын нөхцөл байдал гэх юм бол би биендээ маш их зүйл хэлхийг хүсэж байна. Гэхдээ шууд ингэж явж чад бас хэлж чадхааргүй нөхцөл байдал байгаа тийм. За өдөр тутамдаа таардаг нэг ажил сургуульд хамт байдаг хүмүүс ч гэсэндээ ерөнхийдөө бас нөгөө хүмүүсийн хэл амнаас гэхээс илүү ер нь л шууд ээж орж ирэх юм. Би энэ хүнийг зовоох ах та ч юм уу. Би энэ хүнийг зовоох юм болов уу гэж энэ тэр хүний зүгээс ирж байгаа юм эсвэл таны бодол мэдгүй л тэ шууд тэгж орж ирээд энэ уг нь ингээд би одоо ингээд хайртай гэдэг үгийг амар хайр найргуул хэлээд амсан гэдэг. Гэтэ яалт ч юм ингээд уг нь би бидээ айгүй ингээд маш их сэтгэл байна уу гэвэл байна. Дөрвийн аягийн хүмүүс ингээд одоо зүрх сэтгэлээ ингээд зүрх сэтгэлийн дөжөрсөн одоо ингээд хайр сэтгэлийн үл хашаач байгаа эсвэл цадсан уйдсан ч юм уу нэг тийм байдлаар бас тайлах гэдэг. Нөгөө талаар энэ дөрвийн аяг ч өөрөө зүрх сэтгэлд нь цор ганц бас гүн бат суур эзэлсэн хүнийг илэрхийлж идэг байхгүй юу? Тэгэхээр таны амьдралд өөр ямар нэгэн хүн гарч ирсэн ч гэсэндээ сатаарах зүйл байгаа ч гэсэндээ та энэ хүнээ мартаж чадахгүй. Энэ хүн л үнэхээр миний цор ганц хүн байж намайг ойлгодог хүн байж гэж мэдээд байгаа болтой. Нөгөө хүний зүгээс ийм мэдрэмж байна. Та хоёрын мэдрэмж харилцсан байна. Та хоёрын айдас ч гэсэндээ харилцсан байхгүй юу? Би бинийгаа ер нь айгүй тайлтдаг. Нэг нь мэдрэмжээ нуугаад дараад өгөөсгчээр нөгөө тал нь гэсэн яг адилхан тэгээд идэг. Мэдрэмжээ дагаад нуучдаг. Нэг тал нь айгүй өөр хөөжтэй сайхан ингээл хайрлал халамжлаад байгаар нөгөө тал нь гэсэндээ яг адилхан хайрлаад халамжлаад байдаг. Тэгэхээр энэ харилцаа бас нэлээд утга учиртай одоо сүнсний түвшинд ч юм уу айгүй юм гүн гүнзгий холбоотой харилцаа байх магадлал маш өндөр байна. За ерөнхий одоогийн нөхцөл байдал нь ийм байна. Тэгээд яг энэ энерги дээр суурлаад ирээдүйг нь харъя. За ирээдүйг бол цаг минут секунд тутам өөрчлөгдөж идэг зүйл явдалтай хэлэхгүй. Тэгвэл энэ энерги дээр нь ийм байх магадлал байгаа шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр 100% бас хэлж аваарай. Артынхын ухаанаар хандаарай.
айгүй л их тэнцвэрээ олох гэж хичээж байгаа. Айгүй хичээж байгаа байр байдал хоёуланд нь гарч ирж байх юм. Так, мэлчтэй. За тэгэхээр энэ харилцаа яг энергиэрээ цааш өргөжих юм бол тоо хоёр нийлж чадахгүй. Яагаад гэвэл энэ харилцааны гол шиг энерги гацсан зүйлт нь тоо хоёрын хооронд хилэгдээгүй зүйлс маш их байна. Энд мөн гарч ирсэн, энд мөн гарч ирсэн. Тоо хоёр бие биендээ заавал зайлшгүй хэлж ойлгуулах ёстой зүйлс маш их байна. Тэгээд та ямар нэгэн байдлаар үйлдэл хийхгүй, энэ хүнд шинж тэмдэг үзүүлэхгүй, өөрийнхөө мэдрэмжийг хав дараад хүлээн зөвшөөрч чадахгүй байхад энэ хүн тань руу үйлдэл хийж чадахгүй байхгүй юу? Намайг хүлээн зөвшөөрөх юм уу? Намайг хүлээж авах юм уу? Гэт ингээд хараад байна. Тэгэхээр энэ байдлаараа энэ харилцаа чинь цаашаа үргэлжлэх юм бол харилцаа холбооггүй байна. Тойрзэжгүй хүнтэй харилцаа үүсгэж чадахгүй. Энэ хүн чинь таныг ингээл холоос сайжирсан байдалтай хараад гой хүн шүү. Үгүй юм уу сайхан хүн шүү. Тийм хүн шүү гэдэг нэг таны юм жоох нэг юм биширсэн дээ шүтсэн гой сайхныг харсан байдалтай хараад одоо ингээд шохорхоод хайрланцсандээ тэрийг дотроо нуугаад байх шинжтэй хараад чинь яагаад үл энэ бас Queen of Swords гарч ирж чинь таны одоо юм хатуу үг юм хатуу байр сууриас энэ хүн яг үндэ аюу химээж айж байна. Ерөнхийдөө хоёр талын та хоёрын хоёулангийнх нь бардан байдал гэхээсээ илүү бие бинийгээ өвтгөчхий, бие бинийгээ зовоочхий гэсэн энерги ажиллагдаад байх юм. Яагаад өөрийнхөө хайртай дуртай гэдгийг хүлээн зөвшөөрч бие биедээ хэлэхэд тийм их зовлонтой байдаг билээ юм. Гайхаад байх юм. Сарыг илтгэдэг хүзүүд бол ерөөсөн маш их гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцааны бэст нэг тал нь маш их зүйлийг нөгөө хүнээс нууж байна. Уг нь бол хайртай, хоёр тал бие биендээ харилцаан сэтгэл мэдрэмж байгаа юу гэвэл байгаа, хайртай байна. Яг л тийм тэмцүү бие биенийг ойлгодог. Гэхдээ энэ харилцаанд нэг талын хилэгдээгүй зүйлс маш их зүйл нууж байна. Энэ зүйлийг ил болохоор хилчих юм бол яг яа гэж би яг нэмэлт энийг юуны нуугаад байгаа зүйл нь юу юм бэ? Энэ зүйлийг илүүхийг юу болно гэж хоёрын аяц гарч ирж байна. За шууд утгаараа юу нэг тал нь хүүхэдтэй гэр бүлтэй хүн байж магадгүй. Энийгээ нуусан байна ахын харилцаа эхлэхэд. За энэ ил болсон байж магадгүй. Ил болсон эсвэл нөгөө хүн баг зэрэг гадарсан байх магадaltaй байна. За тэгээд харилцааныхаа ерөнхий чигийг сайн хэлж тайлж ойлгуулаагүй юм шиг байна. Уг нь бол тоо хоёрын харилцаа штеп маш гоё аз жаргалтай явж байгаа байхгүй юу? Зураагийн аяга тэгээд стар гарч ирсэн. Хоёрын аягийн тус давхар гараад ирлээ. Би яг энэ үннийг хэлээд ярьчих юм бол намайг ойлгох байх. Намайг буруугаар ойлгочихвол яг уу би энэ хүний нүсэнд сайхан гой сайхан чигээрээ байсан чигээрээ эсвэл бүгдээ дуусгая гэж нэг тал нь бодож иж магадгүй. Гэхдээ үгүй. Энэ зүйлийг заавал хэлж ойлгоцох та хоёр зайлшгүй юм хэрэгтэй байна шүү. Аль алин тэгж байж та хоёр бас бие бинийгаа идэхийнэ. Босгоны маань ихэд гарсан картны ерөнхий тайлалт өөрийнхөө юу мэдэрч байгааг бэлтгийг хүчээр татах гэж оролдоорой. Юу мэдэрч байгаа хүлээн зөвшөөрөө гэсэн
энэ чи ерөөсөө тийм амар муухай хайр гэдэг зүйл чи ер нь тийм муухай боцод булаа төрийн эсрэг нийгмийн эсрэг гэмт хэрэг хийсэн юм шиг үү биш шүү. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө юу мэдэрч байгаа хүлээн зөвшөөр мөн энэ хүнтэй төрүүлээд харилцах гэж хичээгээрээ. Би одоо нөгөө хүнийх нь хэлхийг хүссэн үгсийг харъя. Үйлдэл ер нь танаас төрүүлж гаруулах зүгээр биш шүү. Ямар нэгэн харилцаа тогтоож хүнзгий харилцан ярих алхмыг та өөрөө хэрэгж ер нь хийвэх зүгээр байна. За нөгөө хүний хэлхийг хүссэн үгс мэдрэмж цааш. Гэр бүл маань чамайг хүлээн зөвшөөрөх хэсгийг би мэдгүй байсан. Чиний тал нь магадгүй одоо хүүхдтэй магадгүй байна л да. Нууц байгаа зүйл юу байна? За би ингээд ганц би эцэг ихтер өссөн. Маш хүн хэцүү хүүхэд настай. Тэгээд ийм хамаарлын одоо энэшлийн одоо шарах байдгаа надад чинь ерөөхдөө миний хүүхэд нас бага. Хүүхэд нас айгүй өссөн. Тэгээд би ганц би одоо ээж юм уу ганц би тэр өссөн. Тэгээд айгүй хамаалсан ширхээдэг чинь. Энд ихтэй энэ хүн гэхээсээ илүү тань дээр байж магадгүй санагдлаа. Яа тэгвэл та ингээд одоо хин нэгэнд хаягдахаас ийм хайцтай юм уу одоо би үнэнгээ хэлээд би энэ хүнд зүрх сэтгэл мэдрэмжээ бүрэн дүн зориулж юм бол дараа би ингээд хөрчүүл яах юм. За энэ хүнийг хаяхаас өмнө би өөрөө төрүүлээд хайчих гэдэг ч юм уу. Тийм зантай хүн байгаа байхгүй юу та. Тэгэхээр энэ шарах нөгөө хүний хэлсэн гэхээсээ илүү таних байж магадгүй байна. За эндээс ингээд маш ойлгомжтой харагдаж л да нөгөө хүний чинь байр байдал. За энэ бол маш хэцүү хичээл. Миний ингээд сурах хэрэгтэй маш хэцүү хичээл байлаа. Ингээд би бол одоо бүрэн ингээд хяналтаа алдсан гэж. За энэ дээр болохоор би ингээд чамааг орлуулах гэж хичээсэн. Тэгвч одоо энэ одоо ингээд бүтлгүүдсэн. Ерөөсөө ажиллаагүй. Яагаад гэвэл би чамд үнэхээр галзууртлаа хайртай. Тэгээд үүнтэйгээ одоо бүр тэмцэж чинь. Гэтэ би бол мэднэ энэ бол одоо ингээд хувь тавилангийн зүйл байсан. Тэгээд ингээс ирсэн зүйл байсан. Тэгэхээр та хоёрын ингээд одоо харилцаа үнэхээр маш утга учиртай. Та хоёрын бие биений гэсэн сэтгэл зүрх бол одоо үнэхээр одоо бүр зөвлөж шүүх байхгүй юу? Би энэ бүхнийг яг л ингээд надад хамаагүй юм шиг өнгөрүүлж байна. Чамайг өнгөрүүлж байна. За гэхдээ энэ бүх зүйл одоо чамаа гэсэн мэдрэмж бол яг эсэргээрээ байна. Би ер нь бол баг зэрэг чамд донцсон, чамаас хамааралтай болсон. Одоо ингээд гаднаа яг л ингээд юуч тоохгүй юм шиг мөртлөө ерөнхийдөө чамд донцчихсон гэж юм. Тэр одоо ингээд нэг газар ажиллаж мэддэг бол энэ хүн ингээд өөртөө чинь таарч марахтаа ч юм уу ямар нэгэн байдлаар таарахтаа одоо өөрөө чинь тоохгүй байгаа юм шиг дүрсгэж байхч болох ч ерөнхийдөө нөгөө талдаа энэ хүний дотор таныг их хасаж хүсэж байгаа юм байна. За болонгоо гаргаач ээ. Unknown numbers залгасан ч би юм аа. Нэрийн нууцсан дугаар залгасан ч би штэ. Одоо болонгоо гаргацгаа гүйцэн л гэж хэлж юм л та. Ингээд хайдаг үгүй. Тэгээд хоёр ингээд үнэхээр харилцаа холбоогүй байгаа хүмүүс байх л та. За би чамайг ghost хийсэн. Яагаад гэвэл энэ бүх харилцаа дуунхээр хитрхи байсан. За тэгээд би өөрийнхөө амьдралд хүмүүсийг тийм чамрахаар оролдохгүй. Яагаад гэвэл би trust хэсэгтэй хүнд итгэх тал дээр асуудалтай, хүнд итгэх тал дээр одоо айцтай
гэж байна. За энэ бол энэ яг нөгөө хамаарлын шаргахын гэр бүл өнгөрсөн авсан шалтгаантай яг ингээд нийцж байна. Энэ бас тань дээрч бийж магадгүй. Та өөрөө энэ хүнийг шууд гостлоод алгасан байх магадлал маш өндөр байна. Та өөрийнхөө би одоо мартах гэж хичээж байна гинэ. Тэгэхээр энэ хүн ингээд би хэлсэн шүү дээ, яг энэ энерги та хоёр ирээдүг харахад та өөрөө үйлдэл хийхгүй бол энэ харилцаа энэ хүн ингээд таныг холоос биширсэн, шүтсэн, сансан байдалтай өөрөө ч үйлдэл хийж чадахгүй өнгөрхнэ гэж бидэнд хэлсэн шүү дээ. Ер нь ингээд одоо та хэд ерөнхийдөө тэг хэлсэн. Тэгэхээр энэ хүн ингээд өөрийгөө орлуулах гэж маш их хичээсэн байна, мартах гэж маш их хичээж байгаа. Тэр бүрт одоо тэр бүрэн бүтлгүүд чинь минийх бүрч үгүй байсан юм нэглээ. Энэ өөрт чи ямар нэгэн зүйл сануулж байвал минийх бүрч үгүй байсан гэж нь чамтай уулзснаас хойш би их өөр болсон гинэ. Тэгэхээр энэ хүний зүрх сэтгэлд та бас маш сайн нөлөөсөн гэж магадгүй. Чи миний сэтгэл үргэлж үлдсэн гинэ. За бадлаа үзэр давхар авч чамайг хараад би их догтлдог гинэ. Тэгэхээр яалтчгүй бас өдөр тутамдаа ч юм уу таардаг ажил хийдэг хүмүүс байх магадлал маш өндөр байна. За болсон маань ерөөдөө энэ хүрээд өндөрлөө. Тэгэхээр та бүхэн мангай сэтгэл үлдээгээрэй. Баяртай. За дөрөвдүгээр бүлгийг сонсон хүмүүс маань орчлондоо автоморил. Тэгэхээр Oracle карта харъя. Cinnamon Rolls. За эхлээд Oracle картныхаа ерөнхий дэлгэрэнгүй тайлбарыг энэ номноос хэдүүлээ харна. Тэгэхээр ерөнхий дэлгэрэнгүй тайлбараасаа energy check аваад таарч байвал уншлагаа цааш өргөжлүүлээд сонсоорой. Маш гоё дэлгэрэнгүй тайлбартай Oracle карта. За түлхүүр өгсөн хайр дурлал, өөрийгөө хайрлах, тав тух сэтгэл хангалуун байдал, амар тайван гэж байна. За тэгээд картын дээр маань ерөнхийдөө зүрх сэтгэлийн минь дулаацуулаач бүх зүйлийг хүртэхээр тав тухтайгаар зүрх минь бэлэн болж байна. За бүх өрдөг ёстой зүйлийг хүртэхээр зүрх маань бэлдэж байна гэсэн үг. Гэхдээ тэр нь маш тав тухтай байдлаа. За өршлөлөө тааш нь харъя. За Cinnamon карт бол маш сайн бэлэгддэг карт бөгөөд онцгойлон хайр дурлалын мэргэнд буул хайраа илчлэх эсвэл гэрлэх санал тавих гэх мэт чухал амлалт алхам маш ойрхон байгаа гэлтэгдгээ. Вау, үнэхээр гоё карт байх нэ. Энэхүү дулаахан таатай карт нь таны сэтгэл санаа, дэлхийн ертөнцид бүх зүйл яг л байх ёстой байранда зүг байгаа мэт санагдах үед гартгаа гэж шүү. Тэгэхээр үнэхээр бүх зүйл нь сайн сайхан байгаа үед гардаг. Маш гоё бэлэгдэлтэй карт байх нэ. Энэ нь амар тайван байдлыг мэдрэх мөн сэтгэл санааны хүсэл тэмүүлтэн бүгд эсвэл ихэнх нь биелэлтэй олсныг ухамсарлаж баярлах мэдрэмж юм аа. Мөн энэ карт таны талархал болон эерэг хандлагатай байх одоо тэрхүү тэмүүлэлтэй нь таны мэдэрч буйн сайн сайхан ад жаргалыг дуудсныг илтгэж болно гэмээ. Тэгэхээр таны одоо байнга бусдад талархаж, байгаадаа талархаж байдаг одоо тэр эерэг зам байдал чинь яг одоогийн байгаа энэ бүх сайн сайхан зүйлсийг татсан авчирсан гэж болно гэж. За та цаашид амьдралдаа илүү их ариун баялаг, дэмжлэг, ивэлийг бүхлээн авах болно. Гэхдээ энэхүү сайн сайхнаа хүрээлэн буй хүмүүстэйгээ ялангуяа хамгийн ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах бүүн гартаарай. Бусадтай хуваалцахгүй юм бол амьдралын баяраа одоо тэмдэглэхийн утга учир нь юу байх вүлээ дээ. Тусламж хэрэгтэй хүмүүс туслах таны сэтгэл танд айхалтай санамсруу байдлаар эргэн төлөвлөх болно гэх. Тэгэхээр тусламж хэрэгтэй хүмүүс туслах нь одоо таны сэтгэл санаа болон одоо таны ирээдүйн нөхцөл байдал
маш гинтийн байдлаар иргэн төлөвлөх болно гэж байна. Сайн үеийн өрөө ирэх болно гэсэн утгатай. юм байна. За тэгэхээр энд синнамон шанцаа болон кофегоор бүтэн сартай үед хийдэг энерги газар дуулдаг шившлэг зам үйл байна. Тэгэхээр би энийг дараа нь тусгайлан тостоор оруулчихъя. За тэгэхээр ерөнхий имиж жижигхэн таарч байвал уршлагаа цааш нь сонсорой. За тэгэхээр харилцаатай байгаа мó сайхан гэрлэг санал авсан. Бүх зүйл нь маш сайхан гайхалтай байгаа хүмүүс ерөнхийдөө энэ уршлагыг маань сонсож байна байхаа. За харилцааны ерөнхий одоогийн нөхцөл байдлыг харъя. Гэрэлсэн хосууд юм байна. Гэрэлсэн тогтвол сууршилтай харилцаатай байгаа хосууд бас магадлал маш өндөр байна. За энэ харилцааны эрэгтэй тал болон эмэгтэй талаа маш гүн үнцгий хайрлаж байна гэж хайрлаж халамжилж байна. Тэгээд амьдралдаа яг доороос нь багаас нь одоо бүтээж нэг одоо ингэж цавцуулж одоо болох гэж маш явж байна. Одоо та бүхэн маань сая хостойгоо нийлээд хосоороо одоо байрны зээлмэлэнд хамрагдаад ч юм уу шинэ байр авах гад одоо байр хашаа байшин юу гэдэг яг өөрсдийнхөө амьд гал голомд одоо тэр зүйлийг одоо авах гад хичээгээд явж иж магадгүй мөн авсан байж бас магадгүй байна. За яалтчгүй гэр бүл тогтвол суурьштэйг одоо харилцаанд байгаа гэр бүлийнхаа хүнийг сонирхоод ер нь харсан юм шиг энэ манайхан ер нь ингээд бүх юм нөгөө болж бүтээд явж байгаа. Гэхдээ зүгээр за ер нь нэг сонирхоод үзье дөө гэд нэг ороод ирсэн хүмүүс дийлэнх нь бэж бас магадгүй байна. За харилцаанд байгаа ерөнхийдөө нэг тал бол өнгөрсөн хийсэн үйлдэл хэлсэн үгэндээ аягүй харамсаж байгаа тал хардлаа. Та бэж болно мөн таны нөгөө хүн бэж болно. Хамтрагч нэг цаг тухайн шиг аягүй гомдоод шархлуулж исэн байх нэ. Тэгэхээр саяхан одоо та юм уу эсвэл таны нөгөө хүн чинь танаас бас уйлсан байж магадгүй энэ тал дээр аягүй хурдаад тэгээд тэгж гомдоод шархлуулж исэн да ер нь аягүй гимшиж харамсан байдалтай харагдчихэ. За бусдаар л ерөнхийдөө та хоёрын амьдралын нөхцөл байдлыг одоо хөрөнгө мөнгө санхүү ингээд үйл хөдлөг хөрөнгө авах тий. Яг бодит байдал дээр ингээд хөлөө олох тал дээр та хоёр маань илүү хичээж ажиллаж байгаа болтой. За үе найз нөхөдтэйгөө гарч орж баяр тэмдэглэж авах магадлал өндөр байна. Тэгээд дээрэс нь за одоо яг л нэг л амьдралын минь нэг хэсэг одоо ингээд хань минь болох хүн ингээд болчлоо бүтцтэйгээ бас саяхан яг албан ёсоор гэрэлсэн суусан хүмүүс байх магадлал өндөр байгаа байхгүй. Тэгэхээр үүн дээр айгүйх баярлаад яг л одоо ингээд хувь тавилан маань айгүй гоё иргэжин гоё явжин гэдэг одоо энэ тайл уршлаг маань ихлэхэд ярьсан энэ Oracle card-ыг яг л одоо ингээд хувь тавилан маань яг л болох хэвээр болдгоор явж байна. Бүх юм байранда айгүй сайхан байсан нэг баяртай хөөртэй жаргалтай хүмүүс ерөөхдөө энэ картыг суулж уншдаг сонирхож үзэж байгаа юм шиг байна. За одоо харилцааны ерөнхийдөө ирээдүйн энэ энергиээр явбал ямар байх нь харъя. Гэхдээ ирээдүй бол одоо цаг минут секунд тутамд өөрчлөгдөж байдаг зүйл учраас та бүхэн маань авах гээхий яваханаа хандаарай.
ерөнхийдөө та хоёрын хувьд бас харилцааг тийм ч удаагүй маш хурдан нэг гэрт орсон, маш хурдан албан ёсны харилцаанд орсон хүмүүс байх магадлал маш өндөр байна. За энэ картн дээр ерөнхийдөө харилцааны ирээдүг гэхээс илүү анхааруулах зүйл аюул гарч ирж байна. Та хоёрын хувьд яг одоо харилцаанд анхаараад бас бие биений гэсэн сэтгэл нь аюул хурдтай ингээд гал шиг маш хурдан шатж байгаа энерги аюул байна. За энэ гал чинь ерөнхийдөө хурдан ийм хурдтай үргэлжлэх юм бол шатаад ерөнхийдөө дуусчдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та хоёр яг энэ ирчээрээ цаашаа явах юм бол за муугаар хэлэхэд жоохон бага зэргийн ирээдүйд шүү. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсгэж байж болно. Бага зэргийн хөрөлт үүсгээд байх магадлал маш өндөр байна. За ялангуяа эрэгтэй талаас бага зэрэг одоо уйдах ч юм уу одоо нэг шин зүйл үүсэх тийм байр байдалтай болох магадлал жоохон өндөр байна. За энийг одоо яаж өөрчлөх вэ гэхээр харилцаанд шин зүйл, шин уур амьсгал оруулж ирнэ. Одоо та хоёр маань ингээд хитрхийг амьдралын төлөө зүтгээд хитрхийг одоо ингээд амьдралаа авч явах гад бие биендээ гаргах цаг маш бага байгаа юм шиг санагдлаа. Тэгэхээр ядаж ганц удаа ч юм уу нэг 7 хоногт нэг удаа 7 хоног чадахгүй маа гэхэд ядаж нэг 14 хоногт нэг удаа ч юм уу зөвхөн бие биендээ хоёулахнаа ингэж болцох цаг зав зарцуулаарай. Харилцаанд шинэ уур амьсгал оруулж ирээрээ. Одоо юм хөнгөн хөгжилтэй бүх юмд ингэж хуцтай. Одоо ингэ таны зүгээс ингэ тэр яасан, энэ яасан ингээл санхүү мөнгө дээр ч юм уу эсвэл амьдралын тал дээр бүх зүйлийг айгүй хуцтай гэж хичээгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг түр хоош тавиад жоох юм шинэ хүүхэдлэг энерги оруулж ирэх хэрэгтэй юм аа. Тэгэхээр та хоёр маань харилцаанд ингэ шинэ зүйл, шинэ энерги оруулж ирч чадвал харилцаа маань тогтвортой гоё байх нь яг анхааруулах зүйл нь яг энэ ирчийн хурдаар явах юм бол бүх энэ оч гал энэ хүсэл тэмүүлэл хурдан ассан шиг хурдан унтраад жоохон хөрөлт үүсгэж байх магадлал бас бэ шүү. За тэгээд нөгөө хүний тань хэлхийг хүссэн үгс дээр харъя. За үнэхээр одоо танд унаж тусаж дурлаж одоо хайрлаж суусан хүн байх нэ. Тэгэхээр I love you гэж одоо чиний одоо энэ байгаа байдал хувцаслалт одоо юм гаргадаг зам байдал нь бүх зүйл гэсэн үг тэр нь би тэнд чинь бүр үнэхээр хайртай чи бүр ингээд зүгээр л юм төгс гэсэн. Чи байгаа байдал чи зүгээр л юм ингээд төгсөө. За энэ дээр энэ бүхэн ингээд дууссан уу? Чи сүүлийн удаа намайг сонсохгүй юм уу? Бид нь ингээд дуусгаагүй зүйл байгаа штэ гэдэг чинь. За энэ бол ерөнхийдөө одоо энэ 5 гарч ирээд байгаа. Энэ 5 гарч ирээд байгаа. Өнгөрсөн нь ингээд таныг шархлуулж исэн зүйл танд ингээд таныг одоо муухайгаар хэлээд гомдоож исэн зүйлтэй энэ хүн аягүй их шаналж харамсдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ талаар аягүй сайн ярилцаж гаргаж ирж одоо энэ шахрыг эдгэж өгөөрэй. Тэгэхээр та хоёрын хооронд одоо ахуйн жижиг яриа, амьдрал ахуйн яриа гэхээсээ илүү бас хоорондын гүн үнцгийн яриаг аягүй хөгжиж шүү. Тэгэхээр талаар аягүй сайхан яриад өгөөрэй. Надад хүмүүсийн юу гэж бодох вэ гэхээр хамаагүй. Би өөрөө зүүн сайн монгол сонсно. Чи миний хувьд цорг гайсан гэдэг чинь. За үнэхээр ингэж бодоод сууя гэж суусан хүмүүс болтой. Тэгэхээр энэ хүн бол яалтч танд хайр. Телепатик коммуникашн. За энэ бол
Ихэр дүүлийн харилцаанд гарч ирдэг карта. Тэгэхээр тоо хоёр ингээд би биентэйгээ ярилцахгүй байсан ч гэсэндээ ингээд одоо телепат хоорондоо ингээд харилцсан гэж байдсан шүү дээ. Би биентэйгээ ярилцахгүй би биенээс хол байсан гэсэн нэгнийхээ бодож байгаа юмыг яг боддог. Одоо нэгнийхээ бодол мэдрэмжийг яг дагаж татаж бодоод идэг гэж магадгүй. За магадгүй одоо ингээд нэг гэрт орцсон усууд маань бүр нэг нь яг хэлчихсэн үгийг татаж хэлчихмлээд ах магадлал маш өндөр байна. Хөөх юм аа. Энийг бүсч өгүүлэх юм нэ. Энэ одоо нөгөө л таны гомдоосон л үгэндээ одоо болов юм хэлээд тах шиг байна. Энэ зүдүүцээ юу чиглэл байдлаар энэ үгийг авчираа. Нэг л уулзалт олон шөнөний дагуулсан гинэ. Магадгүй энэ хүн тантай хараад энэ хүн өстө миний хувь тавилангийн хүн байна гэж харсан байх магадлал маш өндөр. Анхны харцаас дурсан байх маш өндөр байна. Би чам руу очиагүй гэхдээ бас явуулав. За магадгүй энэ өмнө та хоёрын харилцаанд энэ хүн яах гээд байгааг мэдэхгүй байсан байж магадгүй. Бүү нэг яах гээд байгааг мэддэхгүй нэг бодлоо. Одоо тантай нэг нийлдэж байгаа юм шиг үуч юм шиг байсан байж магадгүй. Гэхдээ өмнөх бүхэн уншлахыг харахад үнэхээр тантай одоо үеийнхээгүй байсан бол үеийнхээ та хоёр аль биесний ярилцаанд орсон баг. За үерсэн хүмүүс нь бол бүр гэрлэх санал аваад хамт нэг гэрт орсон байх магадлалтай хүмүүс маш байна. Тэгээд ерөөсөө өмнө нь таны шахалуулж таныг ингээд гомдоосон юм шиг байсан үедээ айгүй харамсаж бодож тэрийг одоо яваад байгаа юм байна даахгүй. Тэгэхээр тэрийг айгүй сайн ярилцаж наашаа ийм гадагшлуулж гаргаж өгөөрэй. Чиний тэргээ дүр хэсгэд хэцүү байсан минь. Тэгэхээр угаасаа тэнд хүн ингээд таны хажууд өөрийнхөө тэнхэн дүргээд гарна. За тэгээд ерөнхийдөө та хоёр ингээд нэг гэрт ороод ирэн суусан хүмүүс байх нэ. За уучлаарай ерөнхийдөө энэ хүрээ дүндөрлөө. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Мөн гоё сэтгэл хүлдээгээрэй. Баярлалаа.